Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг бэхжүүлэх, үндэсний үзэл санааг дэмжлүүлэх, зөв монгол хүнийг бэлдэх, улмаар хүүхэд залуусыг эх оронч үзлээр дамжуулан гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилготой эх оронч суралцах хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийг Монгол Улсын шадар сайдын Ивэлдор батлан хамгаалах яам, хууль зүйн яам, боловсрол шинжлэх ухааны яам хамтран 5 дахь удаага дархан Сэлэн аймагуудад зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 250 сурагч Дархан уул аймагт хүрэлцэн ирж, зэвсэг түвшний 330 дугаар анги болон онцгой эдлийн газрын Галтүмөр унтрах аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүүхдүүд маань ангиараа одоо гэрээсээ гарах битгий Улаанбаатараас гараа явах нь өөрөө аз жаргал байхгүй юу? Тэгээд ингээд өөр орон нутагт ирээд ингээд үзэж хараагүй юм одоо үзээ. Тэгээд зэрэг хоронжийн одоо энэ төрийн зэргийн байгууллагын энэ үйл ажиллагаатай танилцах нь өөртөө их аз жаргалтай, сонирхолтой байгаад байна. Тэгээд би Дархан уул аймгийнхаа одоо энэ засаг даргын хамгийн газар төрийн зэргийн байгууллагын байгууллагуудад маш их одоо талархлаа, маш сайхан хүлээж авч ийн гэж хэлмээр байна. Тэгэхээр нийслэлд бол Монгол Улсын хүн амын мараг тал хүчин байх. Тэгээд би буцаад одоо Дархан уул аймгийнхаа удирдлагуудад хүүхдийн төлөө гэсэн бүх хүмүүст уриалж хэлэхэд бас л энэ хөтөлбөрийг үргэлжлүүлж тавхан санаас л цааш нь явуулаач гэж хүсэж байгаа. Жишээ нь Дархан уул аймгийнх маань Эрдэнэт Орхон аймаг руу явж болж байна. Улаанбаатар хот руу аялж болж байна, тийм ээ. Тэнд очиод одоо шинэхэн байгуулагдсан Чингис хаан музейгээ үзэж болж байна. Талбай дээрээ зураг авахлаа, цэргийн музейгээ үзээд ингээд аялаад ирнэ гэдэг маань хүүхэд өөрөө эх орноороо бахархах бид нэр ямар хөтөлбөрт одоо байгаа вүлээ. Би эх орноороо яаж бахархах ёстой вэ гэдэг байр сууриа бас олж авах. Ийм чухал байр суурьтай одоо ашиг бүгдэлтэй хөтөлбөрийн малдыг одоо хэлэх таатай байна гэж. За ер нь сая энэ хөтөлбөр 5 удаа явуулчлаа. За Улаанбаатараас одоо Дархан, за Сэлэнг, за энэ маршрутаар явж байгаа хэдий ч гэсэн энэ маань бас тийм манай түүхэн Монгол Улсын хувьд бол түүхэн ийм маршрут. Ардын хувьсгал маань одоо Сэлэнгээс ингээд бодоход манай одоо энэ Дархан сайхан Монгол Улсын том хотыг бас дайран гарч энэ хотынхаа хөгжил зэвсгэлтэй бас танилцаач. Ингээд хүүхд залуучууд мөн явж байгаа. Өнөөдөр бас магадгүй одоо хүүхдүүд маань хилийн баган дарж үзээгүй, Дархан хотоо үзээгүй, магадгүй Сэлэнг орж үзээгүй ийм залуучууд байгаа шүү дээ. Тэгээд эднэртээ бас энэ түүхэн замаар аялуулж эднэртээ бас энэ эх орон маань хаанс эхэлдэг юм, эх орон маань яаж бий болдог юм, эх орноо бид нар хөгжүүлэх гэж яаж одоо бид нар бас өнөөдөр хөдөлмөрлж яаж байгаа гэдэг асуудлаа бас нэг тийм өргөн хэмжээтэй юм зохион байгуулж явуулж байгаа. Хүүхэд залуус зориулсан тус хөтөлбөрийг аялал хэлбэрээр зохион байгуулж тухайн орчинд нь суралцуулах нь эх орон сэтгэлгээг бэхжүүлэх, эх орноороо бахархах үзлийг бий болгож байна. Эх орон суралцагч 5 удаагийн хөтөлбөрт нийт 2000 гаруй сурагчдыг амжилттай амруулжээ. Зэвсэг түвшний ингээд хүмүүстэй бас уулзаад бас Дархан аймагт ирээд эхлээд онцгой байдлын албаныхантай бас эхлээд танилцсан. Бүр сэтгэгдэл бүр маш өндөр байгаа. Тэгээд бүх ингээд ах эгч нартаа маш их баярлаа гэж. Ер нь тэгээд Монгол хүн бүрэл ер нь эх орныхоо төлөө зүтгээд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бүгд л яг энэ салаа одоо яг энэ эх оронч үзэлтэй байх нь ер нь зөв гэж үздэг. Тэгээд миний мөрөөдөл ч гэсэн ирээдүйд хууль эрх зүгээр сураад ер нь ингээд зэвсэг түвчин яг ийм замаар явна гэд бас уусаа төлөвлөсөн байж байгаа. Тэгээд өнөөдөр энд ирсэн болохоор сэтгэл маш өндөр байна. Тэгээд Дархан уул аймгийнхаа бас ах нартаа сая үзүүлбэр үзүүлсэн мундаг ах эгч нартаа бас үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ жил эх оронч сурагч хөтөлбөрт хамрагсантай их баяртай. Эх оронч сурагч хөтөлбөрт хамрагснаар би их олон зүйлийг мэдж авч байна. Тэгээд цэрж явах сонирхолтой цэргийн анги ямар байдгийг анх удаа л үзлээ. Маш гоё санагдаж байна. Тэгээд цааш ийм хөтөлбөр явуулж байгаа. Гурван яамда сургуульда маш их баярлж байна. Тэгээ хүн болгон эх оронч үзэлтэй байж цэрэг таврагдаж эх орноо хайрлах хамгаалаарай гэж хэлээ да. Мөн энэ үеэр тус хөтөлбөрт идэвх санаачлагтай ажилласан Дархан уул аймгийн онцгой эдлийн газрын Галтүмөр унтрах аврах 22 дугаар ангийн захирагч Ахмад Зоригт, Дархан цэргийн өрөөний тээврийн хяналтын зохицуулагч, цагдаагийн ахлах тэслэгч Бат Жаргал нарыг батлан хамгаалахын яамны эх орны төлөө хүндэт